өөртөө бодчих юм шүү дээ тийм ээ. Яа одоо энэ бас таатай юм уу бас үг гэдэг юм. Яа хав миний өдрөө мэндийг үргээ. Авдрын засгийн болдог өнөөдөр Монголд яаж төвөөр Улсын их 25 жил болсон Монголын нам ардын нам хоёр дахин болсон гэж хэлж байна. Үүдэд өөрсдөө дахин болсон. Яг л ямар чадамжгүй чадваргүйдгийн 25 жилийн турш Монголын ард түмний өндөрлөг ороод туснаа аймаг нийгэм харуулсан. Тийм учраас энэ хоёр намыг дахин болгох гэж хэлж байна. Онцгой өдрөө дагаж нэгдэж нам байгуулсан юм байж байгаа. Яагаад татсан болж байгаа юм бэ гэвэл намуудад дотоод хяналт байхгүй болсон, иргэдийн хяналт үнэлгээ тоог ямар зөвхөн болсон. Тийм учраас энэ намуудыг татсан болгох гэж хэлж байгаа юм байна. Өөрөөр тавилгаас энэ одоо үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байна. Улсын намуудын тухай хуулийг өөрчлөх гэж байна. Эцэг хин өөрчлөх болсон бэ. Ардын бүгд нэгдэж ардын болгоны санаа сэтгэл нэгдэж өөрсдөө бидний өөрсдөө ямар ч амжилттай болохгүй. Одоо чинь сонгуулийн хууль дээр гэж одоо зөвхөн нам сонгохоор тийм хууль байгаа даа байхгүй. Одоо бусад хүчин баг намууд бид агч сонгох ямар ч тийм ихтэй үйлчлэл авахгүй бид дандаа хязгаарсан хаасан буусан тийм хууль байгаа даа. Энэ одоо сонгуулийн хуулийг өөрчлөх чадвар бид агчдын эсрэг тийм хуулийн заалтыг өөрчлөх чадвар би өөрөөр энэ Улсын хурлын хүчээр хандсан байна. Тэгээ ямар хариу өгдөггүй, ямар өөрчлөлт боломжгүй гэсэн хариу өгсөн. Улсын хурлын цэцгэлэгч нандаа юуны бүрхүүл гэдэг тэр бүртаас бүрэн сонгодог, бүрэн сонгодог, хуулийн дэд бүрэн сонгодог. Тэнд бол ямар ч иргэний төлөв байдаггүй. Тийм учраас бид бол бүрэлдэхүүн төлөв үүсгэн гацаг бай. Улсын хурлын цэцэг иргэний хяналтыг оруулах хэрэгтэй байна. Улсын хурлын цэцэг өөрсдөө оруулах хэрэгтэй байна. Бүгдийн хөдөлгөөний эсрэг хамтараа дэмжихгүй бидний хэмжлэний үр дүн гэдэг энэ өөрөөр маягаар харж байна. Бид ардын хүчин байгаа. Ардын бүгд хүлээж байгаа. Өдөртөж хүлээж байгаа. Бид бүгдээ хамтарч ажиллаж Улсын хүчнээс хатгийг хэлж байна. Өргөний ороо хэлж байна. Това байдаг газар байдаг хэлж байна. Бид бүгд хамтран дэмжлээ гэж уриалаа. Сайн байна уу? Өнөөдөр Монгол улсад болж байгаа үйл явдлууд болж байгаа байдал ерөнхийдөө ард түмний төлөө биш байна. Энэ ард түм ямар нэгэн өгөөж өгөхгүй байна. Явж байгаа бодлого буруу байна гэдэг нь маш тодорхой ойлгомжтой одоо харагдаж байна. Энийг одоо зарим хүмүүс сонгуулиар өөрчлөн, зарим хүмүүс одоо үндсэн хууль өөрчлөн гэж янз бүрээр харж байна. Бид энийг харахтаа энийг зөвхөн хяналтаар өөрчлөх нь илүү одоо хялбар юм аа. Илүү одоо өргөн хүрээтэй олон настай тийм өөрчлөлт болж чадах юм аа гэж ойлгож байгаа. Сонгуулиар бид нар сонгохдоо хүнийг одоо холгооч ноёрчин гэж үзэрийг сонгоогүй сайн юм байгаа. Энэ одоо бидний төлөө ажиллаж чадна гэж бодоод сонгосон. Тэр хүмүүс гаргаж байгаа шийдвэр ажиллаж байгаа ажил нь бидний төлөө биш болчиход байна. Та бидний сонгож тэгээд 4 жил дугаа байж бидний таамрыг сайхан болгочих гэсэн байдалтай хууль дүрм одоо үйлчлээд байна. Тийм бишээ. Ард түмэн сонгосон бол ард түмэн хянж чаддаг. Буруу хийснийг хэлж чаддаг. Алдаа гаргасан бол одоо залруулж чаддаг. Бүр болохгүй байгаагийн буцааж татаж чаддаг. Тийм механизмтай байх ёстой юм аа. Түүнээс бид нар алдаа хийчихээ дараагийн сонгуулиар таснаа гэж 4 жил хүлээгээд суухад үнэхээр утгагүй. Бид тийм их хугацааг одоо бас алдаж өршөөж зарим хүмүүсийг байх болов одоо байхыг хүсэхгүй. Тэгэхээр ард түмэн хяндаг байх ёстой. Ард түмний хяналтын тогтолцоог бий болгоё гэж бид нар өчигдөр боловсруулж олон түмэнд танилцуулж байгаа. Энэ бол эхний ээлжинд түргээд яриад байгаа чинь төр дотор хүмүүс байдгийг хүн алдаа гаргадгийг тэгээд нийтэд нь
нь одоо ингээд төрийн албаа гэж бид нар яриад байна. Төр дотор чинь төрийн өндөр албан тушаалтан төрийн албаа хаагч хангараг өргөсөн зөндөө хүмүүс байгаа. Тэр бүхний алдаа болгон төрийн алдаа болж харагдана. Энийг бид нар байлгахгүй тулд энийг одоо тусаа бүрд нь залруулжахын тулд ийм төрөө хяндаг механизмтай болёо гэсэн ийм төсөлтэй байгаамаа. Энийг бол одоо эхний ээлжинд хүмүүс өөрсдийгөө хянж хамгаалж чаддаг болооч гэсэн одоо хувь хүний одоо хяналт хувь хүний одоо хамгаалалтын системийг бий болгоё. Үүний тулд түрүү Алмагч хэлсэн сонгогчвол эргээд хянагч болж явах ёстой. Эргээд нийгмийг хяндаг, өөрийгөө хяндаг, төрийн албыг хяндаг, өөрийнх нь эрх зөрчилдөж тэрний тухай дуурч чаддаг байх ёстой юм аа. Үүний тулд одоо иргэн сонгогч болгон хянагч байх ёстой. Өөрийгөө хамгаалахын тулд иргэнийг хянах одоо иргэний харилцах дэвтэр гэж юм санаачилсан хэрэгжээд бас мэдээ хугацаа өнгөрсөн байгаа. Энэ бас үр дүнтэй юм аа. Хүн одоо төрийн байгууллагад өргөдөд гомдоо өгөөд тэр одоо төрийн албан хаагч ямар нэгэн алдаанаас эсвэл санаатай санамсаргүй тэр одоо өргөд гомдол алга болчихдог. Энийг одоо алга болохгүй заавал бид нар хуулийн хугацаанд нь шийдэж өгч явах үүргийг биелүүлэхийн тулд энэ харилцах дэвтэр гэж юм одоо санаачлагдсан хэрэгжиж байгаа үр дүнгээ өгч байгаа. Мөн дижитал хамгаалалтын хөтөлбөр гэж юм санаачилж байгаа. Энэ бол одоо төрийн албан хаагчтай харьцагтай хүн өөрийгөө одоо энэ өөрсдөө дуу үйлчилгээр өөрийгөө хамгаалдаг болёо. Тэгэхгүй ингээд хинч харахгүй байвал ахаалахаар нь дуудаад хөөж гаргаад янз бүрээр доромжилж байна. Энийгээ бид нар одоо өөрсдөө хамгаалъя. Заавал тэгж доромжлуулсан баримтжуулж тэр хүнийг одоо ажил албатай ярих биш өөрийгөө хамгаалъя. Өөрөө доромжлуулахгүй байя. Ихээ төрийн албан бас ихээ идж байгаа хүмүүс үүргээ зөв биелүүлэхийн төлөө энэ систем ажиллах ёстой гэсэн үзэл баримттай байгаа. Өөрийгөө одоо хамгаалахад хүн ганцаардаа байвал бидний ийм одоо ард түмэн туслах ард түмний хяналтын системийг бий болгож ард түмнээс гомдлыг авдаг тэр хүн өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж гомцоо харагдуулж чадахгүй өмнөөс нь одоо тэр асуудлыг шийдэхэд тусалдаг ийм бүтэц бий болгохоор ажиллаж байгаа. Энэ бол одоо 19/12/10 гэсэн дугаартай ард түмний хяналтын утас байгаамаа. Хаана одоо таны эрх зөрчилдөж байна. Хаана хажууд байгаа хүний чинь эрх зөрчилдөж байна. Энийг ийшээ мэдээлээч. Тэгвэл эдгээр ийм алдаа дахиж бусад хүмүүс бусад албан хаагчид гаргахгүй байхаар хэмжээнд нь энэ асуудлуудыг шийдэж явъя гэсэн одоо ийм зорилготой хөтөлбөр байгаамаа. Тэгээд эцэст бид төрөө бий болгож чадж байгаа юм чинь бид төрөө хянаж чадах ёстой. Хянаад хариуцлага тоолж чаддаг байх ёстой. Үүний төлөө бүгд нэгдэцгээе. Бүгдээрээ хамтарч энэ системийг бий болгоцгоё гэж уриалж байна. Gönül sarıyorum bu bilgisayarım diye bütün hatta çıkar. Hoşum da o böyle gözü tadan emmişler. Yok cenayim diyor. Karı üstünde. İçerisinde kuasının yıkırısı oldu. Hem her uçta gördü. İnci adımı diyemem. Bir hamdık bir video çocuğum yaparken benim sarımın içinden de bir kaybettik na. Zai tahu akan aidot pun katerji kajen aidot pun katerji di yuta hadu chitan akan teknologi macam kendan ini atau bitrik ini tu yang jadi ini tu ini dah waktu atau yuhi ini bukan yuta ini
санаж чадахгүй бидний хариуцж байгаа гэдэг энэ бол үнэн зүгээр нэг санааны нэг юм аа. Одоо миний энэ түүний алуурч нь дасан чөлөө гэж үгээд тэрний ирсэн хуулийн зүйлийг насан жаргал энэ зөөвч бүхний энэ хуулийн юу гэдэг тэр бүхнийг одоо миний түүний хэрэгсгүй болгоод орны төлөв үгүй бүхнийг хандаж явах юм аа. Би энэ хандаж зөөвч одоо аэропорт газрын энэ мант Монгол хоодангийн сурмант мөрдөн байцаас мөнх бат эдгээр яагаад энэ хүүхдийн өмнө хэрэгсгүй болоод ирсэн цаашдаа ямар нэгэн аэропорт байгаад би хавчч бодож энийг сайжгүйч үгүй хүүхдийн сайжгүйч энэ бүх юм аэропорттой холбоотой энийг яагаад энэ төрийн дэвш байгуулсан хэн жог юм бэ яагаад энэ миний юм шиг үнэн зөв шийдсэн юм бэ энэ хандаж одоо ингээд өсөм хандаж байгаа юм байна энэ одоо энэ сайхан зүйлэн дээр маш энэ хатд их маш баяртай энэ атмын хэлхийдээ гохотоо нэг энэ маш баяртай нэг За микрофон нэстээ өөрөөр хэлбэл тэгээд манай хөтөлбөрийн байр дахиад юуны паласын хоогоор тойрогдсон ерөнхий шудраг шүлгээ төрийн усраа хаягтай байж байгаа төрний ашигаар ороод тэгээд сая амарсахаа сайн тайлбарж өгдөө бид нар түүний эффект төрийн хадгалагаас хамгаалах макро болон микро түвшний бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий төсвөөс их хоёр гэдэггүй аимшиг холбогдуулаад баригдаад явах тэр хүн өөрийнхөө ихийг хамгаалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын иргэн хүн өөрийнхөө ихийг хамгаалж мэдэх маш хэрэгцээтэй болсон. Төрийн энэ хууль хэлтэй байгууллага улс төржөө тэр нэгний захиалгаар ажиллаад ирэх юм бол ямар аюултай нөхцөл байдал үүсдэг гэдгийг бид өнөөдөр одоо ойлгох цаг нь ирсэн. Тийм учраас бид өнөөдөр энэ улс төржиж болгүй юм улс төржүүлэх байх хэрэгтэй. Зарч болдгоо газар нутгаар зардгүй байхын төлөө бид нэгдэж тэмцэх цаг нь болсон гэдгийг би дахин хэлмээр. За микрофон хэлтэйгээ таа хэлгүй үгүй байна. Тэгээд орой болон бид 18 цагаас нээлттэй хилцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ хилцүүлэгт та бүхний бүгдээр ингэж өөрчий. Бид хэн нэгэн хүнээс нуугаад хаагаад байх юм юу ч байхгүй. Энэ цагтаагийнхан тагнуудынхан хэм байдгийг бүгдээрээ бидтэй ярилцаач. Яаж энэ албан тушаалын хэмжээтэй тэмцэх юм бэ? Яаж энэ Монгол Улсын хөгжил цаад очруулж байгаа төсөв хулгайнуудыг явуулах засах юм бэ гэж олон асуудал хариулт одоо шаардлагатай байна. Тийм учраас та бүхний мэдээлэл нэгдэж одоо одоо нэгдэхийг үржээ. Яа. Тандгийн тэмцэж байна. Тандгийн хоолой. Энэ Монгол Улсын шүүхэд хэргийн хийдэгсэн нэгэн тэгэхээр хохирч. Энэ ямар ч болсон юм бэ гэхээр шүүх Монгол хоёр нийлээд намайг уцаар ирээгүй байсан та 300 мянган төгрөгээр уцаар ирсэн байна гэдэг надад төлбөр авчих. Би шатраг иргэн төлбөрийг төлсөн нүгэлтий. Тэгээд төлсөн чинь одоо тэгээд эргээ гаргана гэдэг чинь. Шатраг зүгээр иргэнийг мөнгө авлаа гэсэн чинь харин хөөц хөвд байгуулах цагтаа маань юу гэж хариулж ирсэн бэ? Нэгэн чүүхээр шийдэгдсэн хэргийг бид хэлчихгүй гэж. Ингээд одоо шүүхэн бүр зөндөө ялдчихсан. Тэгээ хэрэгээ ингээд зүгээр харсан чинь ингэж юм шүү. Монгол 5 жилийн өмнө надаас 2009 онд гарсан хэргийг одоо надаас нэхэмжиж байна гэх. Та 2 сар ярианы төлөв төлөв. Тэгсэн чинь ямар ч нэхэмжил байна. Ярианы бийл байна. Би ярьсан бол та нар үүсгээ өтүүлсэн бол тэр баримтаа үзүүл. Тэр бийлээ харуулсан юм үү гэж. Тэгээд Түлд нөгөө шүүхийн шийдвэрийг үйлсэн шүүгчийн шийдвэрийг үйлсэн чинь юу гэж нөхөд 164-өөс 174
ингээд одоо баримтын филтер хуурамчаар үлдэж байна шүү дээ. Юу хөөрөө? Нөгөө тал. Энийг одоо энэ тэлтэй хийхгүй. Тэгэхээр энийг нийгмээр нь өөрчлөхгүй бол нийгмээр нь одоо энэ чинь өөрчлөхгүй бол түүхэн маань хаасан мэт шудраг биш үү? Бүгдийг бас энэ 15-16 онд их өөрчлөлтийг авчирсан онцлогуудыг бас авчирх байхаа гэж итгэжээ. Тэгээд Монгол улсын хөгжил, Монгол улсад Монгол хүн сайхан амьдрах нөхцөл бүрдэх Монгол хүн бүрийн одоо сэтгэл зүрх маш их чухал юм аа гэдгийг та бүхэн хэлмээр нэг хүн өөрийгөө нэг гэж боддоггүй. Германд байгаа нэг дөрөв мэд гэж боддоггүй. Их орондоо эзэн байхад бүгд бид хүчээр нэгдэх юм бол нэг тэр үнд ололтой амьдгаж өдгөр хийдэг хүчтэй юу? Германд 1000 төгрөгтэй 100,000 хүн хийдэг хүчтэй юу гэдэг хүчтэй хацаа бид өнөөдөр бодох ёстой. Өнөөдөр монголчууд бид ингээд өөрийгөө ядуу байна, дүүжигчин байна, ажилгүй байна, завхгүй байна гэж дорд үсээр байгаа шудрагаас гэж байхгүй. Одоо би одоо тийч гэсэн ийм итгэл үндэстэй болоод байгаа. Тэгэхээр энэ буруу ойлголтоос салаад тэгэхээр энэ буруу ойлголтоос салаад бүгдээ үдэл бодлоо байгаа нэгтгэе. Хүн бүхэн Монголдоо сайхан амьдрах цагийг авчирхын тулд зөвхөн нэгтгэе. Монгол улсын төрийн төсөв одоо ямар ч хулгайч нөөцийг гаргах үсгүйгээр бүгдээрээ цаашаа нэгтгэж ачаалагддаг байхын тулд зөвхөн нэгтгэе гэж таавнаас дахин хичээнгүүдийг хүс өрөөж байна. За энэ өнөөдрийн цуглааны арга хэмжээ авсан ёсоор хаагдчихээн бид он гараад цуглаануудыг бол одоо олон удаа зөвхөн байгуулна. Мөн одоо энэ төрийн гэх мэтээр ард түмний өв хөрөнгөө хэрхэн завшиж өргөдүүлсэн талаар ноцтой баримтуудыг бид ээж дараад нь бид олон нийтэд дэлгэх болно. Тийм учраас та бүхэн бидтэй нэгдийг өрөөж өнөөдөр бид хин нэгэнтэй хариуцлага тооцоохоос илүү яаж ирээдүйд Монголдоо сайхан амьдрах вэ гэдэг бодлогыг тодорхойлох нь маш чухал юм аа гэдгийг бид өнөөдрийнхээ эцэст одоо хэлээд өндөрлөё гэж бодож байна. За та бүхэн сайхан амьдрах хүсээрөө бидтэй нэгдээрээ